За баярлалаа. Засгийн газрын засгийн газар чиглэл өгөх тухай байнгын орооны тогтоол хэдүүлээ нэг зарчмын асуудал дээр бас тохирчмоор санагдаад байгаа. Засгийн газарт нэг төлөвлөгөө гарга, хөтөлбөр боловсруул гэдэг чиглэлийг бас их хурл өгөөд ямаргүй л байгаа. Тэгэхээр редакцийн санал байна. Үйлдвэр технологийн паркт бодлогын дэмжлэг үзүүлэх чиглэл гэдэг зүйл дээр тухайлах юм бол 5 дахь хэсэг. Хамгийн сүүлийн үг хэсгийг уншаарай. Боломжит хувилбарыг танилцуулах гэдэг. Бодлогын дэмжлэг үзүүлээ гэж үүрэг өгчөөд боломжит хувилбарыг хэн танилцуулах вэ? Гэдгээс л одоо бичиг цаасаа эхлээд хармаар байна. Ер нь бол хууль эрхцэн орчныг сайжруулах тал дээр засгийн газар чиглэл өгмөр байна. Яг тэгэхээр үйлдвэр технологийн паркын тухай хууль, хүнд үйлдвэрийн хууль, хөнгөн үйлдвэрийн хууль, яг энэ аж үйлдвэрийн салбарын бодлогын эрхцэн орчныг зохицуулж байгаа хууль, салбарын яамнаас бодлоготойгоор, цогцтойгоор хоорондоо уялдаатай концепцтэй орж ирмээр байна. Улсын хурлын гишүүд хууль санаачлах хэрэгтэй. Гэхдээ аль нэг хуулийг салгаж аваад хүн санаачлаад явах ш. Яг энэ аж үйлдвэрчлэлтийн салбартай холбоотой асуудлыг салбарын яам нэгтгэж орж ирээд за энэ асуудал дээр бас бодлогын зохицуулт хийгээд явах юм бол илүү ач холбогдолтой байгаа учраас үйлдвэр технологийн паркын тухай хуульд эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах, хүнд үйлдвэрийн хууль, хөнгөн үйлдвэрийн хуулийг анхдагч хуулийн төслийг санаачлах, ашиг налтмлын тухай хуулийн шинжилсэн хариулгыг яаралтай дуусгах. Мөн энэ дотор нь хуулиар зохицуулж болох заалтуудыг бол оруулахгүйгээр ийм гол хуулийн зохицуултуудаараа асуудлыг үүрэг чиглэл өгөөд явбал яасан бэ гэсэн ийм зарчмын саналтай байна. Тэгээд энэ тогтоолын 2 дахь хэсэг буюу хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр гэдгийн 4 дахь залтыг бас харах хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүдэд тавигдах нийтлэг шаардлагаас өндөргүй байх гэхээр хууль зөрчсөн шаардлагыг үйлдвэр технологийн паркын хүрээнд байгаа аж ахуйн нэгжүүдэд тавиад байгаа мó гэсэн ойлголт үүсгэр хүртэл юм уу гэсэн агуулгын хувьд харагдаад байна л да. Тэгэхээр редакцийн хувьд бол нэлээд засаж сайжруулах хэрэгтэй байх. Агуулгын хувьд бол дэмжиж чинь. Очрот гишүүний саналыг ойлголоо. Дэмжиж чинь. За өрөнтөө гишүүн үг хэллээ. За ингээд санал хураалтаа эхэлье. За